Орос цэргүүдтэй нөхцсөн бүсгүй шолмос болон нас баржээ. Коммунизмын хүлээсэн дэх он жилүүдэд зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж байсныг бид мэднэ. Их орон эхнэр хүүхдээсээ хол харь оронд хагасарч гундсан эрс дор хүслээ номхдохын тулд элдвийн зүлс уйлдэж байсан нь нууц биш. Чухам үүнээс л улбаалж нэгэн аимшигт явдал үүдсэн юм. Найрамдлын районы нутаг дэвсгэр дээр байрлаж байсан зөвлөлтийн цэргийн нэгэн ангаар хормой султай олон хүүхнүүд эргэлддэг байлаа. Эдгээрээс дурдхад Монгол цэргийн ангиудаар явж салаагаар нь зуруулсаар нэр хүндээ барсан. Жалгын хар бэлэн бор нэг л урна угж чимгээгээд олон ирээгүй имсийг нэрлэж болно. Эдгээр хүүхнүүд нь хичнээн эртээ хавьдсан ч ханад цадгаа умардсан агаад орон гэрээсээ хол яваа Орос цэргүүдэл тоохоос өөр аргагүйд хүрсэн байсан гэдэг. Бие сэтгэл царай зүс альч зүйлээрээ уруудаж доройтсон уг хүүхнүүдийн садар амьдралын тухай унших гэсэнгүй. Харин хаа холох Харьков хотоос ирсэн Перехотко гэгч Украинерд хөл алдан дорлаад шолмос болж хувраад нас барсан гашуун тавилан өврөлсөн сайн заяа гэгч цэврүү шиг сайхан бүсгүйн төвхийг гадныхан гэхээр л өмдөө шувтлаад хэвтгэхээс буцахгүй болсон ухаан богино эмс хүүхнүүдэд сануулга болгох үүднээс энэ бичиглэлийг уншиж байна. 1980-ад оны ихээр сайн заяа гэгч сайхан бүсгүй улаан хуаран хавийн залуусыг ёстой л хуйлруулж байлаа. Тэрээр зөвлөлт холбоот улсад техникомыг дөнгөж төгсөж ирсэн бөгөөд үс зүс хувцаслалт зэрэг нь үеийнхнээсээ арай л дөнгүр байснаас тэр биз. Тухайн үедээ сайн заяад нурж унаж байсан олон залуусын дотор хоёгаа химээхэд доожоогүй ир байдаг байлаа. Хачиргалтай нь энэ олон залуусын дотроос сайн заяа ганцхан хоёгаатай л дотны яриа өрнүүлнэ. Үүнээс болж хоёгаа олон ч атмаануудад зодуулан дарамтлуулж байв. Сүүлдээ хэрэг явдлын учрыг ойлгоод хурсан атмаанууд түүнийг оролдохоо болсон гэдэг. Учир нь сайн заяа хин нэгэнд хоёгаа надад гим хийж чадахгүй. Тиймээс би өрөвдөөд л хамт явдаг юм. Бусд нь бол шал өнгөрөө юмнууд гэж хэлсэн нь сайн ирсийн чихийг дэлсэж орхижээ. Гэтэл үүний хажуугаар буруухан давсан хоёгаа сайн заяад үхэн хатан дурлаад чухмал илий балай болох дээрээ тулаад байж. Хоёгаач удалгүй нэгэн өдөр сайн заяаг ихнэрээ болохыг гуйлаа. Мэдээж цаадах нь илд ихнэр татгалзав. Нэгэн удаа сайн заяагийн ажлын газрынхан наримтлын сарын хүрээнд зөвлөлтийн цэргийн анги дээр очиж үдшилтэд оролцов. Тэр үед наримтлын сар гэж арга хэмжээ зохиодог байсан юм. Уг арга хэмжээний үеэр сайн заяа Перехотко гэгч 2 метр чахам өндөр нуруутай цэрэгтэй танилцлаа. Оросод 4 жил суралцсан учраас хэл ус нэвтрэлцэхгүй зовлон байсангүй. Тэр үдэш залуусаа бие биедээ шуудал татагдлаа. Сайхан төрсөн сайн заяа хойн сурч байхдаа савгийн зандаа хөдлөгдөн. Орос залуустай уулзаж учрах нь энэ үхэнд байж. Тэр шин сайн заяа гэртээ ч харсангүй. Ангийн гайгүй халд цэрэг Перехотко дарга нараасаа нуугдож канцлерийн умгар өрөөнд түүнийг оруулж ёстой л шавьгаа хантал эдэлсэн нь ойлгомжтой. Булчинлаг өндөр биетэй эрд өглөө болтол нэвширтэл нүдүүлсэн тэрээр энэ цагаас хойш Орос цэргийн ангиас салхаа болсон юм. Түүнийг чухам хаан хинтээ юу хийж явааг мэдэх хүн үнэндээ байсангүй. Тэрээр өрөвдөж хайрлаад байсан хоёгаатаагач харьцахаа болов. Гэр орондоо авчрах өхөр загасны нөөшилсэн махыг эцэг их дүү наранч юм мэдэхгүй хар гайгаар амтархан зооглож байлаа. Сайн заяа нэгэн удаа Орос цэргийн ангийн хашааны буланд Перехоткотой үнсэлцэж байгаад ямар ч зориггүй тэнэж явсан хоёгаатай улаан халз таарлцчихав. Гэтэл мөнөөхн номхон дөлгөн хоёгагийн зан улам өргүй арилж тэр хоёрыг чулуугаар нүүлгэн харааж зүгсээр зогтож оджээ. Хамаг хэрэг баларч сүйд болохыг ухаарсан сайн заяа түүнийг аргалахаар маргааш нь гэрт нь очив. Түүнийг дуудтал сэгсийсэн үстэй янхгар харавгай гарч ирхэн тэр. Энэ бол хоёгагийн ээж халтар хүү байлаа.
Тэрээр сайн заяа руу шороо цацлан "Хүүг минь доромжилсан Оросуудын дэвсгэр болсон муу садар эмчээ сайнаа үзэхгүй. Гудас болсоор шолмос болох болно. Би чамайг орой болгон харааж зөөх болно" гэд нулимж өвчгнөв. Халдархуу авгаан ирэх ганц хүү хоёгаа ээждээ ойлон хайлан энэ бүх зүйлийг ярьсан нь тэр байж л дээ. Айж хэлмэгдсэн сайн заяа дахиад хоёгаатай уулзсанчгүй. Энэ хоорондоор түнд өшрөгсөн хоёгаа түүнийг Орос цэргүүдтэй явуулддаг тухай чихтэй болгонд нь шивнэж өш хонцонгоо авч явлаа. Тэр цагаас эхлэн хөөрхий сайн заяа муу заяатай им болох замдаа шуударсан гэдэг. Сайн заяа Украин нэртэй танилцсанаас хойш аль хэдийн 3 сар өнгөрч. Хойн сурч байхдаа тамхи татаж сурсан тэрээр Орос цэргүүдтэй найзалснаар Сеград татаж сурав. Үүнд ихээхэн учир байгааг Европын адгуусан мэт тачаалын иргэшээлд автсан хөөрхий бүсгүй ухаарсангүй. Энэ тамхинд Орос цэргүүд Анаша хэмээх зэрлэг олсыг хольж татаж мансуурдаг байж. Нэгэн удаа түүнийг Перехотко казарамтаа нууцаар оруулчихад тамхи татуулав. Энэ удаа тунг нь хэтрүүлсэн байлаа. Энэ үеэр түүний оных нь халагдах хоногоо тоолон суусан юм. Ухаан нь дин дун болсон сайн заяаг сэргэхэд аарцаг давсган задрах мэт тэсхүүе бэрхөвдөн Оросуудын хөхрөлдөх дун сонсогдож байв. Тэгээд л хүчндүүлж байна гэдгээ мэдсэн байна. Гинэтхэн "Саша, чи өвчин авчихсан юм чинь хэрэггүй биз дээ" гэх дуу их л холоос чихэндэн дүнгэнжээ. Тэгтэл үүний хариуд тачигтал хөхрөөд нулимх чимээ сонсогдоход айн цочиж босхийг оролдов. Гэвч хожимдсан байлаа. Саша хэмээх биеэрээ дүрийн шивээстэй молгоодоо ир лагс биеэрээ дээрээс нь амьсгал төгжиртэл дарав. Орос цэргийн эрхтэн өвчнөдөө ихээхэн шаналгаатай байгаа бололтой ёолох аж. Энэ тоолонд олон эрс тачигтал хөхрөлдөцгөн. Ингээд айсандач тэр тамхин дахиад үйлчилсэн нь нам боллоо. Тэрээр өглөө нь бүр мөсөн сэрв. Түүний дэргэд хал цэргүүдийн гар хөлийн үзүүрт зарагдаж явдаг Мансуров хэмээх Узбек цэрэг сууж байв. Бодвол тэрч бас түүнийг бузарлаа биз. Тэгтэл Мансуров түүнд хандаж "Манай ахнар чамд маш их баярлалаа" гэсэн мөн найрамдал мандтугай гэдгийг дамжуулаарай гэсэн юм. Гэхдээ дотор нь харанхуйллаа. Тэр гадаа гараад гэрлүүгээ алхахад хөлн гуйлан хэвлийн хаваар нь мэдээ алдарч байв. Түүнд энэ тухайга дээшээ хэлий тэнгэр хол, доошоо хэлий газар хатуу байсан нь тодорхой. Энэ цагаас эхлэн тэрээр гэрээсээч гархаа болов. Аав ээж нь юу ч асуугаад хариулсангүй. Удаачгүй бэлэг эрэхтнээс нь эвгүй үнэр гарч идэ бэр бүрхэж эхэллээ. Тухайн үедээ өнгөний өвчин авлаа гэхэд эмчлүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй байсан юм. Нийгмийн халдвартай өвчин гэж үздэг байснаас цагдаагийн байгууллагаас мөрдөн байцааж хавьтагчдыг нь тодорхойлон эмчилдэг байсан гэдэг. Тиймээс энэ өвчний талаар ямар ч мэдлэггүй хөөрхий бүсгүй яах вэ? Энэ бүхнээсээ сэтгэл санааны хямралд орон баг багаар ухаан санаанаа солиорч байв. Нэгэн удаа тэрээр солиоролдоо автан гэрээсээ гарч явсаар өөрийн мэдлгүй мөнөөх хоёгааг энд яваад очиж. Түүнийг хоёгагийн ээж нь дахиад л харааж загнан хөөв. Тэр авгаа "Одоо чи жинхэнэ шолмос болно" гэд араас нь босгоныхоо шороог цацаж байхыг олон хүн харсан байдаг. Хүний зовлонгоор тохуурхан кайф авдаг тэнэгүүд олон байдгийг хэн хүнгүй мэднэ. Тэр ч ёсоор зарим нэгэн савуугийн залуус түүгээр болсон явдлыг яриулснаар энд бүхэн задарсан юм. Эцэг их нь охиноо галзуурч байна гэдгийг мэдрээд эмнэлэг тандсан боловч даанч оройцсон нь харамсалтай. Төргөн тусламж ирэхэд тэрээр аль хэдийн алга болчихсон байв. 3 хоногийн дараа түүнийг Оросуудын оршуулган дундаас өглөө эрт босож явахыг нь хүн харж гэрт нь хил өгсөн байдаг. Эрэл сурвалж үргэлжилсээр 7 хоногийн дараа сайн заяаг нөгөө Орос цэргийн ангийн орчимд өгчихсэн байгааг нь олсон аж. Түүний цогцыг хараад хар илгийн хүн бүхэл эцэг их нь айн хэртгэж байсан юм.
Учир нь аманд нь урт гээчин 2 цагаан соёо ургаж өсөн цав цагаан болсон төдийгүй арьс нь хайрс маягтай. Урал дэрх хүн говьл нь үгүй болчихсон. Хумсанд баавган савар шиг урт урагчсан байсан гэдэг. Харин нэгэн номтой өвгөн лам эцэг ихтэн шарлыг нь чандралхыг зөвлөсөн авч харамсалтай нь хэрэгжээгүй аж. Ингээд түүнийг цагаан даваанд баргал нууцаар шахамаршуулав. Удаачгүй мөнөх орц зэргүүдийн ангаар нэгэн хий үзэгдэл эргэлдэх болсноор харуулын зэрэг буу тавьж байгаад нэгнийхээ амийг хөнөөсөн золгүй хэрэг гарсан гэдэг. Энэ бол мөнөх Мансуров хэмээх Узбек цэрэг байлаа. Тэрээр хал цэрэг болчихоод халагдах хоногоо тоолж байгаад шоломсын хорлол болсон нь тэр. Ер нь цагаан даваа хаваар одоо ч гэсэн нэгэн шолмос эргэлддэг гэсэн яриа байгаа нь магадгүй өнөөх үеийн үрт бүсгүй сүнс байхыг үгүйсгэх аргагүй юм. Хэрвээ танд манай бичлэг таалагдж байгаа бол subscribe дарж биднийг дэмжээрэй. Баярлалаа.